бидний хийх гэж байгаа юм юу гэхлээр Америкт монголчууд хөл тавьснаас хойш одоо диалог худалдагт бол тэр олон жилийн өмнө анх зам мөрийг гаргаад тэгээд нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр бол бид нэр одоо бараг 20 жилийн түүхтэй ийм нэг ихний үе ирсэн байна шүү дээ. Бид нар бол дор л одоо нэг ширхэг хүн ч гэсэн л ар гэртээ одоо үр хүүхдээ аав ээжээ тэгээд сургуульд сурч байгаа хүүхдээ гэхээр улс их орондоо бол зөндөө их оюуны болон санхүүгийн эд материалын одоо бид нар хөрөнгө оруулалт хийсэн байгаа шүү дээ. Зүгээр нэг ганцаараа ингээл юм хийгээд зүтгэл явж байгаа хүүхэн бол улсынхаа өмнө ард түмнийхээ өмнө бол зөндөө юм хийсэн байгаа. Одоо энэ ингээл үлзий хотгийн ажлынхаа гадуур хийгээд л одоо тэр цаг заваа зараад тэр чинь мэдээжээр хинч мөнгө төлөхгүй шүү дээ. Үлзий хотг өөрөө тэр домен нэрэндээ мөнгө төлөөл одоо тэр вебсайтаа ажиллуулахдаа гарч байгаа юм өөрөө л юм. Тэгэхээр энэ бизнесийн энэ одоо үн хөлсгүүгээр ингээд биднэрт зориулагдаад байгаа энэ бүх юмнуудыг бид нар зүгээр ингээд элсэн дээр асах зоос шиг үлдээмэргүй байна л да. Энийг бид нар номонд үлдээх хэрэгтэй гэж бодсон. Энэ бол хүмүүсийн дотроос гарсан санал хүсэл бас их олон талаас л яригдж ингэж үүсээд байгаа юм л да. Энэ ном бол Америк дахь монголчууд гэдэг нэртэй юм байгаамаа. Одоо энэ usmongols.com гэдэг вебсайт нээсэн байгаа. Энэ вебсайт руу ороорой бид нар мэдээлэл үлдээгээд за энэ дээр одоо манайхан нэрлэж барих тийм юу байх хэрэггүй гэж би бодож байна. Тэгэхээр өөрийнхөө хийсэн ололт амжилт өрөөлийн тухай одоо энэ хүн бол энд орох ёстой зүй ёсны юм байгаамаа. Энэ дээр бол би ийм юмар ормоор байна гэсэн тийм санаа оноонуудаа энэ вебсайт руу ороод үлдээгээрэй гэж бид нартай хамтарч ажиллаарай. Тэгээд бас өв түүхээ хамтарч бичилцээрэй гэж ингэж хүсэж байна. За их баярлалаа.